Сайн бацгаана уу? Японы хэлний төвшин дотоох шалгалт өгөх нийт оролцогчдын анхааралд. Шалгалтанд орох үедээ хоёр материалыг заавалчгүй авчрах хэрэгтэй байгаа. За нэг нь юу гэх юм бол JLBTC-ийн миний вебсайт руу ороод мэдээг хэсгийг дараарай. За үүнд ерөнхийдөө шалгалттай холбоотой бүхий л цаг үеийн мэдээнүүд гарч ирнэ. Шалгалтын бүртгэл дуустлаа гэдэг хэсэг рүү орох юм бол за анх бид нэр бүртгүүлснээр дараа гарч ирсэн зургтай хуудсыг заавалчгүй хувилж авчрах хэрэгтэй байгаа. За мөн насанд хүрсэн хүмүүс биеийн бяцалт болох иргэнүү нэмлэх насанд хүрээгүй хүүхдүүд төрсний гэрчлэгээ хамт шалгалтанд авч ирэх хэрэгтэй байгаа. За шалгалтын байр болон цагийг 7 сарын 2-ны өдөр өдрийн мэдээ сонин UBS телевизээр болон JLBTC-ийн сайтын мэдээ гэсэн хэсгээр мэдээлэх болно. За тийм болохоор 7 сарын 2-ны өдөр сайтынхаа мэдээ гэсэн хэсгийг шалгаарай гэж хэлмээр байна. Харин зургт хуудсыг хаанаас харж болох вэ гэхээр энэ хүнтэй хэсэг дээр дараарай. За энэ дээр болохоор бид нэр анх бүртгүүлж исэн имэйл хаяг болон пин кодоо хийгээрэй. За тэгээд нэвтрэх гэсэн тавчийг дарснаар бидний зургт хуудас гарч ирнэ. За үүнийг өөрсдийн төрсний гэрчлэгээ болон иргэдийн үнэлгээ хамт авчрах байгаа шүү.